Сэтгүүлчийн аюулгүй байдал алдагдвал эргэн тойрны үннийг мэдэх эрх зөрчигдөнө. Иймд бид аюулгүй, хамгаалагдсан, айдасгүй орчинд ажиллах ёстой. Аюулгүй, хамгаалагдсан, айдасгүй. Энэ бол сэтгүүлч бидний мэргэжлийн төвшөнд ажиллах орчин. Монгол Улсын засгийн газар аюулгүй, хамгаалагдсан, айдасгүй орчин бүрдүүлнэ хэмээн амлаж, нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн хорооноос өгсөн дараах зөвлөмжийг хүлээн авсан. Үүнд 1-р үндэсний хууль тогтоомжийн хууль заалтыг иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактад нийцүүлэх, харилцаа холбооны зохицуулах хорооны хараат бус байдлыг хангах. 2. Сэтгүүлч хэвлэл мэдээллийн ажилтныг альва хэлбэрээр хягчин хавчих, айлган сүрдүүлгээс хамгаалах, ийм төрлийн бүхий л халдлагыг зохих ёсоор мөрдөх, ийм хэрэг үйлдэгчдэд хариуцлага ногдуулж тохирсон шийтгэл хүлээлгэх тухай заасан. Мэдээлэлтэй иргэн хүчрхэг Globe International төв